За өнөөдрийнхөө видеогоор танилцуулаад Porphyria терапи ямар ач холбогдолтой вэ? Яагаад бид нар заавал энэ эмчилгээнд хамрагдах шаардлагатай вэ гэдэг талаар маш чухал видео бэлтгэлээ. За Porphyria терапи гэдэг маань ерөнхийдөө 3 үеийн туршилт байгаа. Ерөнхийдөө бол physiologic reflex буюу таны бие болон таны ухамсарт байгаа тэр суулсан байгаа, өөрөөр хэлэх юм бол дард ухамсарт суулсан байгаа тэр програмуудыг судалж тавьж явуулдаг ийм эмчилгээ байгаа. За энэ эмчилгээг хамгийн анх Оросын холбооны улсын сэтгэл засалч маань анх үүсгэн бий болгосон байгаа. Үүнээс хойш Оросын холбооны улс тэгээд түүний иргэн тойронд байдаг улсуудаар энэ эмчилгээг маш их өргөн хэрэглэдэг байгаа. За Монгол улсад анх удаага энэ Porphyria терапи буюу биеийн энэ эмчилгээг манай Pfizer маань эхлүүл. Энэ эмчилгээ маань таны бие дээр наалдсан, өөрөөр хэлэх юм бол бидний дард ухамсар дээр наалдсан айдсууд, төрөл бүрийн айдсууд, блокууд, таны биед ямар нэгэн блок байснараа таныг амжилтгүй байгаад байна. Жишээлх юм бол танд мөнгөний блок байх юм бол та яаж хичээгээд 2 ажил хийгээд ч гэсэн таны гарт мөнгө тогтохгүй. Тэгэхээр энэ бол мөнгөний блок байгаа гэсэн. Яг үүнтэй адилхан танд бас харилцааны блокууд, гэр бүлийн талаарх зарим ойлголтын блокууд, мөнгөний блокууд, өсөлт хөгжилтийн блокууд байж магадгүй. Жишээлх юм бол би өсөж хөгжөөд би илүү мундаг болчих юм бол найз нөхөд маань намайг хайчих нь дард ухамсартай тийм айцтай байж болно. Тийм блоктай байж болно. Би хэтэрхий амжилтанд хүрээд ингээд явчих юм бол би хүн чанаргүй болоод явчихна. Намайг хамаатан садан аав ээж найз нөхөд маань намайг торгоо болно, хаяад явна гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү блокууд бидний дард ухамсар дээр байж явах юм бол таны амжилтанд хүрэхгүй гэсэн. Өөрөөр хэлэх юм бол айцууд, блокууд, гомдлууд, сөрөг програмууд таны амьдралыг ерөөсөө бүрдүүлээд байгаа зүйл бол таны дард ухамсарт байгаа програм. Тэгэхээр энэ програмууд нь сөрөг бас байдаг, эерэг бас байдаг. Тэгэхээр сөргүүдийг бид нар алга болохгүй бол энэ програм таны амьдралыг сүйтгэхэд өнөөдөр амжилтанд хүрэхгүй, өнөөдөр мөнгөтэй болохгүй, аз жаргалтай болохгүй байгаад байгаа гэсэн. Тэгэхээр эдгээрийг биеэс адилхан. За тэгээд дээрэс нь panic attack буюу паник атак. За дээрэс нь төрөл бүрийн харшлууд тэгээд таны бие дээр байнга энэ хоёр мөр ингээд хөндөр оргоод байдаг. Хөл гар салгалдаг, уураа байрж дээлдэггүй, сэтгэл хөдлөлтөд байрж дээлдэггүй. Гэт ингээд энэ олон зүйл маань юу илэрхийлээд байгаа вэ гэвэл таны бие дээр маш олон травманууд хуримтлагдсан, бүр ачааллаа дийлхэ болцсон байгааг илэрхийлж байгаа. Тийм учраас энэ блокуудыг бүгдийг энэ body therapy буюу Porphyria терапийнхаа тусламжтайгаар биеэсээ гаргах хэрэгтэй байгаа. За энэ эмчилгээ маань 3 хоногийн хугацаанд үргэлжилнэ. За 3 хоногийн хугацаанд эхний хоногт 1.5 цаг үргэлжилнэ. 2 дахь хоног дээр ч гэсэн 1.5-аас 2 цаг, 3 дахь хоног дээр ч гэсэн мөн адилхан. За энэ үед юу хийх вэ гэвэл та 5-аас 6 за максимум 10 хүртэл хүнтэй группээрээ томоо танхим дээр яг йог хийх гэж байгаа юм шиг танхим дээр байж агаад нэгээрээ таныг ховсчин маань трансфер. Өөрөөр хэлэх юм бол та зогсоож байгаа таныг нэгээр чинь трансфер оруулаад хэвтүүлээд за ингээд таны толгой жоохон эргэсэн юм шиг болоод ингээд транс ороод та тета төлөвлөлт таны дард ухамсар, таны ухамсар тета төлөвлөлт орчино. За тэгээд энэ үед таны дард ухамсар дээр нуугдсан бүхэл сөрөг програмууд, бүхэл сөрөг зүйлүүд маань гарч ирдэг энэ үедээ таныг авчаад за тэгээд бие маань өөрөө яаж гаргамаараа тэр бүхэл сөрөг програмуудыг гаргаж эхэлдэг. За мэдээж хэрэг ховсчин маань туслана тийм. Ингээд ховсчны тусламжтайгаар та бие дээрээ байгаа бүх сөрөг програмуудаа бүгдийг нь гаргаж эхэлнэ. Зарим хүмүүс маань орилдог, зарим хүмүүс маань хашгирдаг, зарим хүмүүс маань газар өшөглөөд байдаг, зарим хүмүүс маань тийм ингээд төрөл бүрийн аргаар 1.5 цаг буюу тэр нэг өдөрт 1.5 цаг таны бие маш их хэмжээгээр ажил хийж чадвал тэр травмануудыг бүгдийг биеэсээ гаргана.
Заавал гадаадад очиж эмчлүүлэх ёстой юм бэ гэж бодож байгаа. За эх орондоо буюу өөрийнхөө гэртээ байжгаад 3 хоног энэ эмчилгээнд ирсэн. Гадаадад очоод ретрит маягаар тий ретрит гэдэг нь ухрах гэсэн үг тий. Гадаадад очоод энэ вакуум маягаар эмчилгээ авах хоёр газар тэнгэр шиг ялгаатай. За жишээлх юм бол та Монголдо байжгаад 2 цаг англи хэл сурах ямар уу? Та гадаадад тий магадгүй Филиппинд эсвэл одоо Америкт очоод вакуум тэнд очиж жагаад та англи хэлээ өдөрт 2 цаг давтах ямар уу? Мэдээж хэрэг орчинд нь очоод тэр энергид нь ороод тэр орчинд нь очиж жагаад англи хэлийг сурсан нь илүү тийм үү? Яг түүнтэй адилхан та гэртээ байх юм бол та нөгөө нэг өглөө бясалгалаа хийхээ мартчихна тий affirmation батламж өгсүүдээ хэлхээ мартчихна тэгээд магадгүй нэг өдөр төвчрээд хоцроод ирнэ нэг өдөр оройтоод ирнэ гих мэтчлэн төрөл бүрийн зүйлүүд танд нөлөөлнө харин та гадаадад ирснээрээ яах вэ гэвэл өөртөөгөө ижил зорилготой хүмүүстэй нэг газар суугаад нэг энергийн түвшинд ороод өглөө орой ерөөсөө өдөржингөө ганцхан та энэ зүйл дээр фокуслно. Та таны талаас нь үзнэ гэсэн үг. Ганцхан PR эмчилгээгээр дуусахгүй тий. Бид нар энэ хөтөлбөрт маш олон зүйлийг оруулж өгсөн байгаа. Яагаад гэвэл энэ PR эмчилгээ маань одоо манай Pfizer Academy манай Монгол улсын хувьд хамгийн анхны одоо энэ PR эмчилгээ болж байгаа учраас бид нар энэ хөтөлбөрт маш олон зүйлсүүдийг багтааж өгсөн байгаа. Тухайлх юм бол өглөө болгон бясалгалд явах, бясалгал хийхдээ тэгээд өөртөөгөө ижилхэн төвшний энергийн төвшний хүмүүстэйгээ хамтраад тэр эмчилгээнд орох, сэтгэл зүйн зөвлөгөө авах, ганцаарчилсан. За тэгээ мөн таны энэ зүйл өнөөдрийн таны амьдралд яагаад энэ зүйл бодоод байгаа юм, траума гэж юу вэ? Яагаад би энэ зүйлээ татаад байгаа? Яагаад би хүсэл мөрөөдөлтөд хүрэхгүй байгаа юм? Яагаад зарим хүмүүс хүсэл мөрөөдөлтөд хүрээд байгаа юм гэд энэ зүйлүүдийг бүгдийг нь багтаасан тал тухамсрын сургалт чинь бас тэнд байгаад байгаа. Тэгээд тэр ховсчин багштайгаа 4 өдрийн туршид хамт байж бясалгал хийгээд тэр эмчилгээнд ороод тэр бүгдөө тэр бие даандаа тий маш гоё бассейнд ороод бассейн чи өөрөө бас эмчилгээ болж өгдөг. Тэгэхээр энэ бүгд нийлээд жинхэнэ цогц эмчилгээ болж байна. Та нар мэдэн штэ жилдээ бид нар нэг удаа гадаадад очоод бассейнд очоод одоо сайхан амраад гадаадад очоод тэр одоо тэ дэлгүүр хошоогоор нь хисээд ингээд зүгээр нэг гоё юм үзэж хараад ингээд явж хахад ямар их энерги авч ямар их хүчтэй болж ирдэг вүлээ. Яг тэгвэл үүндээ нэмээд та body therapy буюу биеийнхаа эмчилгээг нэмж хийгээд дээрээс нь тэр даалт хумсрынхаа сургалтыг даалт хумсрынхаа багшаар заалгаад биеийнхаа эмчилгээг 3 хоног тасралтгүй хийгээд энэ бүх зүйлс чинь одоо ерөөсөө нийлээд танд цогц юмыг үзэж байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол та англи хэл үзэхдээ зөвхөн та бичих чадвараа хөгжүүлээд байвал таны нөгөө 3 чадвар чинь дотмог байдагтай адилхан та зөвхөн ганцхан body therapy биш энэ дээрээ нэмээд бясалгал буюу өөрийнхөө mentality тэр эрүүл байдлуудыг энергийн түвшнүүдийг дээшлүүлж байгаа. Мөн дээрээс нь одоо маш гоё орчин тий бассейн өдөр болгон бассейнд орж амарч юу ч бодохгүй өдөр тутмынхаа гэрийнхаа тэр тий ажил алба өдөр тутмынхаа тэр режимээсээ тэр хийдэг тэр ингүүл болохгүй тэгвэл болохгүй ингүүл болохгүй гэсэн тэр дөрвөн одоо тий тэр цагийн хуваараасаа тусгаарлагдаад хамгийн гол нь гадаад очиж шалтгаан тэр штэ тэр зүйлүүдээс хол талхаас сэргээгээд өөрийгөө амраагаад тэр зүйлүүдээс холдоод тэгээ энергийнхаа түвшнийг дээшлүүлээд тэгээд даалт хумсар нь тэнд байна. Тэнд бясалгалын хичээл нь байна. Тэнд body therapy нь байна. Тэнд танд зөвхөн танд зориулсан numerical буюу танд зориулсан нэг одоо зөвлөгөө чинь өгч юм тий. Ингээд хоолн тэгээд гоё би яаж гадаадд яаж явах уу? Хэн намайг дагуулж явах уу? Одоо гайд авах уу гэх юм байхгүй тий. Тав зургуулаа ижил өөртөө ижил нөхөлтэй хүмүүстэйгээ танилцаад танилынхаа хүрээг хэлээд энэ нэг 5 хоногийг яагаад өөртөө зарцуулж болохгүй гэж та өнөөдөр өөртөө 5 хоног өөрийнхөө тий жилд өчнөө жил өнөөдрийг бүрдвэл 20 жил 30 жил өөртөө биедээ сэтгэл зүйдээ сэтгэл заслын эмчилгээг авч байгаагүй бол яагаад өнөөдөр 5 өдрийг өөртөө зориулаад нэмээд аялаад юм үзээд
тэ юм үзээд нөгөө гадаадд яваад галуу шугны махаа идээд эмчлүүлээд ирж болохгүй гэж тэ энэ зөвхөн манай Монгол улсын хувьд энэ бол шинэлэг сонсогдож байгаа боловч гадаад улсад энэ айл үжээ энэ бол сурчсан ретрит гэхээр хүмүүс ойлгочтой за ингээ бүх юм нь орсон, хоол унд нь орсон, унаа одоо тэр орон байрны тэнд бэлэн ижил сонирхолтой хүмүүстэйгээ тэнд энергийн давтамж болно гэдгийг хүмүүс ойлгож байдаг. Манай болохоор энэ зүйл бол шинэлэг байгаа. Гэхдээ энэ бол удахгүй одоо илүү түгээмэл болно гэдэгт би найдаж байгаа. Сүүл дараагийн ганц 2 жилдээ бол тийм учраас манайхаа энэ имчилгээ бол маш чухал юм аа. Тэгэхээр та нартай би юу ч хэлмээр байгаа вэ гэхээр өөрөөсөө битгий харамлаарай. Өөрөөсөө битгий хойшин суугаараа. За тэр нь юу шалах вэ? Юу өөрчлөх вэ гэж бид нарын тарих дандаа биднэрт болохгүй зүйлийг хэлдэг. Дандаа хойшин сууж байдаг. Тарих өөрчлөлтөнд дургүй. Яагаад гэвэл өөрчлөлт дандаа баг зэрэг бид нараас төвчээр шин зүйлүүдийг шаарддаг учраас тарих бид нарыг ядраах дургүй. Тарих бид нарыг хэцүү зүйлд аваачих дургүй. Тийм учраас тарих өөрчлөлтөнд дургүй. Тийм учраас таны тарих одоо яах юм бэ? Тэгж өөрийгөө одоо тэгж мөнгөө өрөөд яах юм бэ? Чи юу сурвал гэж нэг олигтой юм болохгүй. Тэгээд нэг мөнгө хүрсэн юм болно гэж магадгүй таны тарих хариулж байгаа. Манайхаа зүрх сэтгэлээ сонсох хэрэгтэй. Зүрх сэтгэл маань хизээж худлаа ярихгүй. Тарих бол логик. Тарих бол логикоор бид нарыг худлаа ярина. Тарих бол бид нарыг хуурна. Тарих бол бид нарыг ятгахна. Тарихаа дагах юм бол бид нар ерөөсөө комфорт зондоо юу ч хийхгүй гэртээ хэвдэж явах хэрэгтэй гэсэн. Хөгжил хаана явагддаг вэ? Өсөлт хаана явагддаг вэ? Яаж би хөгжих ёстой вэ гэвэл зүрх сэтгэлээ сонсож, өөртөө өөрчлөлтийг хийж, ямар нэгэн шин зүйлүүдийг сурж байгаа үед бид нар хөгжиж идэг. Түүнээс биш тархиныхаа зүйлийг дандаа сонсоод за яах юм бэ? Чи нөх олигтой юм болохгүй штэ. Тэгэл мөнгө өрөөд ирнэ. За яах юм бэ? Тэгвэл яах юм? Ингүүл яах юм гэдэг эрсдэл олж ирэл тэ. Чи ховсод авахгүй бол яах юм? Ингүүл яах юм? Тэгвэл яах юм гэдэг үе түмэн шалтдаг тань тарих маань тийм ухаантай танд авчираад өгнө. Тэгвэл ямар хүн өөрчлөгддөг вэ гэвэл тарихаа сонсохгүйгээр тэ өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсдог. Үгүй би миний зүрх сэтгэл хүсэж байна. Миний бие хүсэж байна. Би амралтыг хүсэж байна. Яагаад болохгүй гэж би 5 хоногийн амралтыг өөрийнхөө биедээ эмчилгээг өөрийнхөө энэ эрүүл ментал буюу тэ оюуны хувьд эрүүл байхад биеэсээ тэр блогуудыг өнөөдрийг хүртэл би нэг ч удаа арилгаж байгаагүй. Энэ блогуудыг арилгуулахад би яагаад 5 өдөр зориулж болохгүй гэж тэ. Яагаад 5 өдөр хүмүүс зүгээр л аялаад явдаг газар тий 5-6 сая төгрөг өгөөд агентлагуудаар жуулчлуулаад аялаад ирдэг тэр газар яагаад та 5 хоног аялаад дээрээс нь хамгийн чухал профиар терапи буюу тэр юмыг авч болохгүй гэж тий. Энэ эмчилгээг авснараа таны мдээгүй 3 наснда авсан блогууд, таны мдээгүй 2 наснда ээж нь тий таныг орхиод явсан, эсвэл аав нь таныг орхиод явсан, хүүхэд бол орхиод явсан л гэж ойлгоо. Мэдээж шалтгаантай аав ээж нар маань юу ч хөө бидний орхиод явахгүй шүү дээ. Хамгийн гол нь ямар нэгэн шалтгаанаар амьдралын ихээр тэр хүмүүс маань солонгос явсан байж магадгүй тий мөнгө олоход, эсвэл ажиллаа хийх гээд эмээ өвөд нь үлдээгээд явсан байж магадгүй. Энэ болгоны хүүхэд намайг орхиод явсан, би хаягдчихлаа, би аав ээжтэй хэрэггүй, аав ээж надад хайргүй гэж ойлгодог. Тэгвэл энэ ойлгосон траума одоо таны биеэс алга болоогүй. Таны дотор байгаа тэр жижигхэн тэр уянга, таны дотор байгаа тэр жижигхэн болд одоо хүртэл өвдөж байгаа. Түүнийг эдгээх хэрэгтэй. Түүний бие дээр байгаа тэр блогуудыг гаргах хэрэгтэй. Тэр уянга одоо хүртэл өвдөж байгаа. Тийм учраас энэ эмчилгээ маш чухал. Тэгэхээр манайхаа энэ бол ерөөсөө өөрөөсөө хийж байгаа хамгийн гайхалтай хөрөнгө оруулалт. Энэ бол зөвхөн аялал биш. Энэ бол аялал биш. Бид нар аялын компани биш. Энэ бол аялал биш. Гэхдээ бид нар нэг өдрийн аяллалыг оруулж өгсөн байгаа. Энэ эмчилгээнд нэгэнд холоос зориод ирж байгаа хүмүүс маань бүтэн нэг өдөр одоо тэг үзэх ёстой газруудаа үзээд аялаад тэгээд бусад өдрүүдийн оройн цагуудаар чөлөөт цагуудаараа бас өөртөө 2-3-аараа яваад шопинг хийгээд явж болно. Тэр бол чөлөөт. Хамгийн гол нь хөтөлбөрт багтсан зүйлүүдээ хийсний дараа ингээд бүх зүйлийг оруулаад тэгээд таны хамгийн гол нь тэр
бага наснаасаа өнөөдрийг хүртэл зарим нь өөрөө мэдж байгаа, зарим нь мэдэхгүй ирж байгаа таныг өнөөдөр амжилтанд хүрэхгүй байгаа, таныг аз жаргалтай байлгахгүй байгаа, таны мэдрэмжийг үргэлж доошн болгоод байгаа тэр зүйлүүдийг одоо гадагшлуулж, өөрөөр хэлбэл хоргоожуулж, өөрийнхөө бүхэл оюун ухаан, бие махбод бүх зүйлийг хоргоожуулж, сөрөг програм, драмагаас ангижрах хэрэгтэй юм аа гэдэг үүднээсээ энэ зүйлийг оруулж өгсөн байгаа. За миний хувьд өөрөө энэ имчилгээнд орсон, гадаадаас зорж очиж орсон байгаа. Тэгээд тэр үед бас тухайн улсаас яг хажуунаас нь сууж агаад орж исэн хүмүүс байсан. Гэрээсээ алхаж ирээд имчилгээнд орсон. Гэтэл би нэг улсаас нөгөө улс руу нэгсэж очоод би орсон байгаа. За тэр үед хамгийн сайн үр дүн авсан хүн бол би байсан. Яагаад гэвэл би холоос маш их сэтгэл санаа бүх юмаа одоо шулуудаад зориод очсон байгаа. Маш их зардалж гаргаад очсон байгаа. Тэр учраас бүх юм энерги, бүх юм одоо тэгш гэдэг. Тэгэхээр тэрийг ч бас орчлон ертөнцийн харж байгаа шүү дээ. Тэр утгаараа би гайхалтай өөрчлөлтийг авсан байгаа. Би бүр реакц өгөө тэр оройн нь маш их гүйлгээд байсан. Тэгээ би маргааш нь багштай хэлсэн чинь багш маань гүйлэх бол реакц таны дотор байгаа тэр травманууд, блокууд маань харилж байгаа гэж хэлсэн байна. Миний хувьд болохоор би 15, 16 удаа бараг ховсонд орж исэн ховсын имчилгээ. Тийм байтал би Софиар имчилгээнд орохоор би тэгж гүйлгэж тэр их хэмжээний надаас тэр одоо зарим травмануудыг харилсан байгаа. Тэгэхээр ийм гайхалтай үр дүнтэй имчилгээ. Энэ зүгээр нэг очоо тий уулан дээр очоод бяцлахаа сууж байгаа гэрдэг зүйл биш. Энэ бол таны бие дээр байгаа өнөөдрийг хүртэл бие маань бичиж авсан бүх програмуудыг ашиглаж өгдөг маш гайхалтай сүнслэг аялал. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө энэ сөүл буюу сүнсэндээ маш гайхалтай хөрөнгө оруулалтыг хийж байгаа. Энэ одоо ретритэд хамрагдсанараа та хизээч өмнөх шигээ болохгүй. Та өмнөхөөсөө өөр болно. Таны бие маш хөнгөн, таны майндсет өөр болно, таны энерги өөр болно. Таны сүнсний хөгжил дараагийн түвшинд орчих. Та бид нар сүнснийхаа хөгжлийг дээшлүүлээд авах тусам бид нар улам аз жаргалтай болж, улам амар амгалан руу ойртож, улам бид нарыг хүссэн болгон биелжээдэг болно. Зарим хүмүүс ярьдаг штеп би ингээд юу бодлоод бол биелдэг, миний бодол шууд биелдэг, миний хүсэл шууд биелдэг гэх. Энэ хүмүүс маань энерги ухамсарын түвшин дээгүүр байдаг. Олон жил бяцлал хийсэн хүмүүс, тэ одоо ховсчин, гипнотерапид хүмүүс, коуч, ментор гэдэг одоо ерөөсөө энэ оюун ухаанда маш их одоо оюуны тийм эрүүл ахуй байдалтай маш их анхаарал хандуулдаг, сүнслэг байдалд анхаарал хандуулдаг хүмүүс маань одоо юм болгоно биелээд энерги маш өндөр давтамжинд амьдардаг. Энергийн өндөр давтамж маань таны хүсэл мөрөөдлийг биелүүлнэ. Өнөөдөр орчлон ертөнц маань таны хүсэж байгааг биш, таны энергийн давтамжинд хариу өгнө. Бүх юм энерги. Тэгэхээр танаас ямар энерги гарна тэр зүйлд хариулт өгдөг. Тэгэхээр өнөөдрийн таны хүссэн амьдрал байхгүй байна уу? Таны энергийн давтамж тэрнтэй нийлэхгүй байгаа гэсэн. Энергийн давтамжаа нийлүүлэхэд бол өнгөрсөн давсан травмануудаа, өнгөрсөн давсан блокуудыг айлгуулах хэрэгтэй. За ингээд энэ хүү одоо имчилгээнд бид нар 10 хүнийг авна. Тийм учраас одоо баг нэлээд 30-40% бүртгүүлчихсэн байгаа. Тэгэхээр одоо 5-6 хүн аваад энэ бүртгэл маань хаагдана. Тийм учраас наадмын энэ 5-6 өдрийн амралтаараа тий зүгээр нэг одоо хуушруудад гэртээ ивдчих биш. Энэ амралтаа үр дүнтэй өнгөрөөгөөд өөрийнхөө сүнслэг энэ байдалтай хөрөнгө оруулалт хийгээд өөрчлөлтийг авчраасаа гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд та яараарай энэ одоо бүртгэл маань хаагдахад тун ойрхон байгаа тул та энэ хөтөлбөрт хамрагдаарай.